Сонгон хайрхан дүүргийн засаг даргын тамгын газар болон хүүхдийн төлөө мэдээлэл нуурайтай Child Demand сайт үзүүлж байна. Тэгэхээр үзэгчтэй Child Demand сайт та бүхэнд хүүхдийн баярыг тохиолдуулаад хүүхдтэй холбоотой, тэдэнтэй холбоотой тулгамддаг асуудлуудыг хэрхэн яаж эргээр шийдвэрлэсэн талаар сурвалжлагыг хүргэж байна. Сонгон хайрхан дүүргийн засаг дарга Бац төрийн 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль цэцэрлэгийн орчинг хүүхдэд ээлтэй болгох талаар тусгасан байна. Ингэхдээ зөвхөн дотоод орчин багш ажилтнуудыг чадахжуулах зэргээр уг ажлыг хязгаарлахгүйгээр сургууль цэцэрлэгийн орчимд эцэг эхчүүд хүүхдээ хүргэж өгөх авахдаа машина байрлуулах зогсоолын асуудлыг тусгайлан шийдвэрлэхээр ажиллаж эхэлжээ. Энэ нь зөвхөн хүүхдийг осолд орох эрсдлээс сэргийлээ зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сурах эрхийг нь хангахад онцгой үүрэгтэй ажил юм. Тэгэхээр яг одоо бид сонгон хайрхан дүүргийн 263 дугаар цэцэрлэгийн гадна байна. За цэцэрлэгийн хувьд бол гадаах одоо автомашины зогсоол нь хангалтгүй хүрэлцээгүй байдаг байсан. За одоо яг энэ харагдаж байгаа 20 автомашины зогсоолыг бол шинээр ашиглалтанд оруулахаар шийдвэрлэгдсэн байна. 2-5 насны 215 хүүхэдтэй цэцэрлэгийн одоо хамгийн оргил ачааллын цаг бол өглөөний цугларалт, оройны таралтын цагуудад автомашины ингээд маш их бөгнөрл үүсдэг. Гэр хорооллын цэцэрлэг учраас одоо уулын хамгийн одоо орой хэсгээс ч юм уу нарийн одоо гудамжууд маш их байдаг учраас цэцэрлэгт бол бидний хамгийн их хүндрэлтэй бэрхшээлтэй асуудлуудын нэг бол автомашины зогсоолын нэг байсан. Яг цэцэрлэгийн гадна талбайд бол нэг 10-аас 20 автомашин зогсох одоо зогсоолын хэсэгтэй. Энэ нь бол 215 хүүхэдтэй гэхээр өглөө дунджаар 50-аас 60 машин, 70 машин хүүхдүүдээ хөргөж өгч ингээд авдаг. Тэгэхээр ингээд машины зогсоолын хүрэлцээ хангамж муу. Ийм учраас эцэг их асран хамгаалагчдаас багш ажилтан албан хаагчдаас ингээд санал хүсэлт ирсэн. Зогсоолын одоо автомашины зогсоолын хэсгийг ингээд нэмэгдүүлэх шаардлагатай байна гэд. Тэгээ уг одоо хүсэлтээ бид сонгон хайрхан дүүргийн тамгын газар руу хүсэлтээ илгээгээд тэгээ хурдан шуурхай шийдвэрлэж өгсөн байгаа. 20 автомашины зогсоолыг ингээд шийдвэрлэж өгсөн. Автомашины зогсоолын хүрэлцээ хангамж муутагаас болоод цэцэрлэгийн одоо орчинд яг цэцэрлэгийн хашаа ингээд налгуулад автомашинуудаа байрлуулах мөн дээр нь энэ эргэн тойронд байгаа бас айл өрхүүдийн хаалга орох гарц хэсгүүдийг ингээд хааж байрлуулдаг. Эсвэл одоо нөгөө автомашины аюулгүй байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдалд одоо эрсдэлтэй нөхцөл үүсдэг ийм бас асуудлууд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг бол автомашины зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлснээрээ бас ингээд шийдвэрлэж өгч байгаа бас үр дүнтэй ажлуудын нэг юм аа гэж харж байгаа. Автомашины бөөгнөл үүссэн шүү дээ, тийм ээ. Тэгтээ чинь хүүхд наас цаашаа зам хөндлөн гарахад төвхтэй. Яг гоо тэнд нөгөө сургуулийн хэсгэд бүлэсгэд юм зогсол доо. Тэгтээ нөгөө жижиг хүүхдүүд мэддэггүй гууж гараад ос гэмт дүүртэх гэдэг төвхтэй байгаа шүү дээ, тийм ээ. Тийм учраас бол бид нар ер нь зогсоолын шийдье. Гадна камер зүйлтийн гэрлүүгээр камер зүйлтийн шийдье. Харанхуй гудамжийг гэрэлтэй болгоё гэд ер нь ийм асуудал шатаартай бид нар шийдвэрлэж явж байна. Бидний төлөвлөснөр бол нэг 5 сургууль 9 цэцэрлэгийн хооснд бид нар ихний ээлжинд газар чөлөөлөх гээд 40 орчим нэгж иргэдтэй бид нар эхлээд нөгөө хөндлөнгөө байгуулгаар үнэлгээ хийлэн, тийм ээ. Тэгээ үнэлгээгээ иргэд доош танилцуулаад ингээд газар чөлөөлөх ажлуудыг эхлүүлэх гэж явж байгаа. Тэгээ үнэлгээ бол хууль зүйн яамд бүртгэлтэй тусгай зөвшөөрөлт аж ахуйн нэгжүүд биднээс хамааралгүй аж ахуйн нэгжүүдээр бид нар гэрээ байгуулад үнэлгээ хийлэгдэг. Одоо ингээд шинэ 3 газар ингээд байлаагт голын айлын зөвшөөрөх болж 2 талд нэг боломжгүй болчиход. Тэгээд хэзлийн шатантаа ер нь явж 28 дугаар ороонд нэг цэцэрлэг тэр болсон нэг юутай онцлогтой цэцэрлэг нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэцэрлэг байхгүй юу? Заавал нөгөө тэрэгцтэй хүүхдийг эцгийнхэн заавал зөөдөг. Авдаг, зөөж хөргөж өгдөг, авдаг. Тэгээд нэг тусгай зорилтын шат мат тавьдаг. Тэн дээр нь зогсоол байхгүй. Тэгээд энэ дээр нь баг 7-8 газар чөлөөлөх гэж бид нар ингээд үнэлгээгээ хийлгээд үнэлгээ одоо ер нь дуусчихна. Одоо энэ 3-4 дугаар орооны 65 81 дугаар цэцэрлэгийн үнэлгээ эсвэл үнэлгээний ажил маань ер нь гэдэг дуусчихна. Нэг машин зогсоход 25-аас 30 м2 гэж тооцвол 20 машины зогсоолыг ойролцоогоор 700-аас 800 м2 газрыг чөлөөлж барих юм. Үнэлгээний хувьд хөндлөнгийн байгууллагаас дунджаар 1 м2 газрыг 85-аас 200 мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийг 1 м2-ыг 1 сая төгрөгөөр тооцоолж үнэлсэн байна. Дүүргээс тухайн сургууль цэцэрлэгийн зогсоолыг барихад шаардлагатай газар чөлөөлтийн төсвийг гаргаж байгаа. Энэ ажлыг хийж дуусгаснаар хүүхдүүдийн сургуулийнхаа орчинд зам тээврийн осолд өртөх эрсдлийг шууд байдлаар бууруулах юм. За гараас гар төлбөрт явж байгаа болохоор бага насны хүүхдүүд маань замын хөдөлгөөнд оролцуулахад одоо зогсоол дээр тавиад зогсох юм бол бас нэг эцэг эхчүүд маань зогсоол хүрэлцээгүй бол бас зам дээр зогсоо шууд хүүхдээ буулгаад явчихдаг болохоор бага насны хүүхдүүд бас замын хөдөлгөөнд оролцохдоо гарцгүй газар зогсоол зориулт юм зогсоолд зогсож болох
Тэр маань өөрөө бас замтэрийн осол өртөх тохиолдол бас тоо нэмж байна бүтэж байна. Яг ийм асуудал тулгарч байгаа учраас ерөнхий боловсролын 104-р сургууль сүүлийн 2 жилд гадаах зогсоолоо өргөдгөх хүсэлтийг өгч байжээ. Энэ жилээс хүсэлтийг нь хүлээн авч 2 айлын газрыг чөлөөлөн зогсоол барихаар болжээ. Гадна сургуулийн гадна талбайд автомашины зогсоолын хүрэлцээгүй байдлаас болоод эцэгчүүдийн дунд сургуулийн хүүхдүүдийн одоо зорчих аюулгүй байдал алдагдах нөхцөл байдал үүсэж байгаа. Сургуулийн хувьд гэхэд хичээлийн 2 байртай зөвхөн хичээлийн Б байрны хойд талд буюу ард талд 12 машины багтаамжтай автозогсоолтой. Энэ нь бол хаанаач одоо багш ажилчид маань машинаа байршуулах хэрэгтэй байдаг. Эцэг эхчүүд орой хүүхдээ хүргэж иргэж авахдаа бас машинаа байршуулмаар байдаг. Энэ байдал бол маш хүндрэлтэй нөхцөлд байгаа. Автомашины хүрэлцээгүй байдлаас эцэг их хасран хамгаалагчид тэгээд скул полицийн хооронд маргалдаан үүсдэг. Одоо би машинаа оруулж болохгүй гэдэг энэ жижиг талбай дээр жижиг зогсоол дээр машин одоо тэр болгон оруулах боломжгүй сургуулийн үед тэгээ зам дээр одоо машинаа байршуулад хүүхдэд буулгах асуудал нь бол хүүхдэд аюулгүй байдлыг одоо алдагдуулахад одоо хүндрэл үүсгэдэг. Энэ асуудлыг шийдэхийн тулд бид холбогдох байгууллагуудад энэ хорооны засаг дараах 25 дугаар хороотой хамтраад нөгөө хүсэлтэй автозамын зогсоол барих хүсэлтийг сүүлийн 2 жил тавьсны үндсэн дээр дүүргээс 2 айлын газрыг чөлөөлж өгсөн. Энэ ажил бол үнэхээр одоо хүүхдийн аюулгүй байдлыг хангахад үнэхээр тус тохиомтой ажлын нэг болж байна гэж сургуулийн зүгээс үзэж байгаа. Цонгон хайрханд өргөдөх ерөнхий боловсролын 67 дугаар сургууль мөн л гадаах зогсоолын хүртээмжгүй байдлаасаа болоод хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэлтэй орчинд өдөр бүр сургуультай ирж очиж байна. Зулмаар дээрх ажлын хүрээнд мөн л зогсоолыг нь өргөдөхөөр газрын асуудлыг нь шийдвэрлэжээ. Манай машины сургууль руу орох машинаа орж гарсан маань яг ингээд шууд төв замтай нийт эзэмшилтэй холбоотой байдаг. Тэгээд манайд энэ зогсоол нь бол одоохондоо нэг 40-од машин зогсох боломжтой. Өдөр яг ачаалттай хүүхдүүд орж тарах үеэр энэ дээр маш их ачаалт үүсдэг учраас тийшээ одоо өргөдөх хэсэг нь тэр байгаа юм. Тэр хэсгээ өргөдөхөд машиныхаа зогсоолыг 2-оос 3 дахин том болгохоор ингээд нийслэлийн засаг даргатай ярьчаад шийдвэр нь гарчихсан байж байгаа. Одоо ийш орж байгаа энэ үүдэндээ орж байгаа энэ машинууд одоо багтахгүй харагдаж орж гарсан тэр өдрийн тарах орох 2 ээлж нь багтахгүй ингээд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр энэ зогсоолыг томруулснаар тэр орж гарсан нь бол чөлөөтэй болно. Хүүхдүүд аюулгүй энүүгээр зорчих боломжтой болно гэсэн үг. Тэгэхээр хүүхдэд ээлтэй орчин нөхцөл гэдэг бол зөвхөн одоо цэцэрлэгийн дотоод орчин нөхцөл, цэцэрлэгийн тоглоомын талбайгаас илүүтэй бас автомашины зогсоол хүртэл хэр одоо хүртээмжтэй хүүхдийг орж гарахад аюулгүй одоо орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна вэ гэдэг хүртэл хамаардаг байх нэ.